Улсын хурлын 2016 оны ээлжид сонгуул босгон дор тулж ирлээ. Энэ сонгуулийг би онцгой гэж бодоод байна. Монголын ард түмэн шинэ сонголтын замд тулж ирээд байна. Ийм үед улсын хурлд хэнийг гаргах уу, хаанаас ямар хүнийг гаргах уу гэдэг хүн нэг бүрийн тулгамдсан асуудал болоод байна. За Монгол улс социализмаас капитализм шилжиж шинэ хөгжлийн замаар өнгөрсөн 26 жилд Монгол ардын нам, ардчилсан нам тасралтгүйгээр ээлжгүйгээр хослож 26 жил төр барьлаа. Энэ 26 жил гэдэг чинь 6 сонгуулийн хугацаа шүү дээ. Тэгээ энэ хооронд Монгол улс хөгжсөнгүй, эдийн засаг хөгжсөнгүй. Энэ хоёр нам ээлжид засгийн эрхийг бариад ажилгүйдлийг арилгаж чадсангүй. Ядуурлыг бууруулж чадсангүй. Тэгвэл зөв өнөөдөр олон иргэд сонгогчид эрх баригч хоёр намд итгэл алдрах ийм байдалд хүрж ирж байгаа байна л да. Ийм үед бол Монголын ард түмэн мэрэгэн ухаантай учраас ямар сонголт хийхээ хинээрч хэлүүлдэггүй мэдэж байгаа хаа гэж би бодож байна. Монголыг хөгжүүлж чадах оюун луг хүн хэрэгтэй байна. Ийм оюун луг хүний нэг нь би Баасангийн номин жимтэг гэж ингэж бодож байна. Манай нэртэй түүхч, зохиолч, сэтгүүлч, 7 сайхан ном бичсэн, хаадын цувралд хүртэл ормоо бичсэн байгаа шүү дээ. Энэ хүн Говьлтай аймгаас бие дааж нэр дэвшиж байгаа юм байна. Говьлтай аймаг бол Монголын төрд өөрийн олон 10 нэртэй зүтгэлтнүүдийг, урлаг соёлын гавьяатнуудыг ажил гिचингүй ард түмний гаргаж өгсөн ийм алдартай ард түмэн байгаа. Тийм улсыг залгамжилж байгаа, нэр төртөө залгамжилж чадах хүний нэг нь манай номин жимт байгаа. Тийм учраас би Говьлтан сонгогчдод саналаа одоо энэ хүнд өгөх байхаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдөр Монголын төрд шудраг хүн хэрэгтэй байна. Идэж уудаггүй хүн хэрэгтэй байна. Оюуны өндөр чадамжтай эд хөрөнгийн төлөө шундаггүй хүнийг нэрлэе гэвэл би одоо номин жимтийг нэрлэмээр байна. Итгэж болохгүй. Нас бие чадал тэнхээ эд жигдэрсэн насан дараа явж байгаа юм. Төрд бас туршлагатай хүн хэрэгтэй. Энэ хүн төрийн захиргааны ажлыг бас олон жил хийсэн. Манай Монцом агентлагийг, засгийн газрын агентлаг, тог хөрвүүлэгч агентлаг, хэрэгжүүлэгч агентлагд багт газрын даргаас эхлээд орлогч захирал, ерөнхий редакторын ажлыг олон жил надтай хамт хийж, над хань түшиг болж байсан ийм сайн залуу байна. Өнөөдрийн Монголын төр тэмцэгч, тэмүүлэгч шинэ хүн хэрэгтэй байна. Ийм хүний төлөөллийг би Баасангийн номин жимт мөн гэж бодож байна. Монголоо нэхэж үе Монгол. Оюун дагалтай төлөөл. Улсын хурлын сонгуулийн Говьлтай аймгийн 11-р тойрогт нэр дэвшигч Баасангийн намин чимдийн төлөө саналаа өгцгөөе.